Өнөөдөр буян тухай спортын ордонд аэробик гимнастикийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 60 гаруй тамирчид аэробик гимнастикийн 7 төрлөөр өрсөлдөж байна. 27 дахь удаагийн Монгол улсын насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй эмэгтэй ганцаарчилсан болон хосын, гурвалсан багийн аэробик бүжгийн степ аэробик гэсэн 7 төрлөөр аваргуудаа тодрууллаа. Золын улсын гимнастикийн холбооноос 2017-оос 2020 оны хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан шинжилсэн дүрмийн дагуу энэ тэмцээн зохиогдож, шүүлтийн систем, тэмцээнийг зохион байгуулах зал танхим, олон төрлийн техник хэрэгслүүд гээд бүх талаараа энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг шалгасан давхар ач холбогдолтой тэмцээн болж өнгөрлөө. За энэ тэмцээн бол Аз ТV аварга шалгаруулах 6 дугаар тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагаа бэлтгэлийг хангах тестэх зорилгоор зохион байгуулагдж байгаа. Ер нь бол улсын аварга гэхэд бас ТV аваргын хэмжээнд засалтай байрлал зохион байгуулагдж байгаагаар бас онцлог болж байгаа. Өмнө нь яг бидний хувьд бол өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, залуучдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулад Аз ТV аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид сонгон шалгаруулсан байгаа. Аэробик гимнастикийн 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 13-наас 17-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. За насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээний хувьд Аз ТV аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилго тэмцээн боллоо. Энэ оны Азийн аваргын төлөө 10 орны 210 тамирчин 3 насны ангиллаар аэробик гимнастикийн спортын үндсэн 7 төрлөөр өрсөлдөж медалийн эзэд тодорох юм. За тэмцээнийг зохион байгуулагч Монгол улсаас энэ тэмцээнд 70 тамирчин оролцохоор болжээ. Энэ тэмцээний бэлтгэл ажил гэхэл мэдээж энэ бараг яг процедурын хувьд бол бичиг цаас эхний мэдүүлгүүд яваад гиснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд мэдээж боловсрол сошиалын спортын яам, сангийн яам, гайл, татварын ерөнхий газар за ингээд маш олон газруудын бас олон талын хамтын ажиллагаатаар энэ тэмцээн бол зохион байгуулагдаж байна. За Франц олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооноос аэробик гимнастикийн зориултын шалыг үн төлбөргөө хандвар тусламжаар өгөхөр болсон. За энэ дэвжээг оруулж ихэд галийн ерөнхий газар, сангийн яам, боловсрол сошиалын спортын яамны хамт олон маш түргэн шуурхай арга хэмжээ авч өгч ажилласнаар энэ тэмцээнийг манаас зохион байгуулалтад маш нэмэр болж өгч байгаа. За тэгээд энэ ямарваа нэг олон улсын тэмцээн зохион байгуулахад тэмцээний шал гэж байдаг. Яг тэрнтэйгээ адилхан бэлтгэлийн шал гэж байдаг. Энэ хоёр шалтай зохион байгуулж байгаараа бас Монгол улс цаашдаа энэ тэмцээнийг ингээд бие дагаад зохион байгуулах бүрэн болцоотой болж байгаа юм онцлог байгаа. Энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн радио телевизэн Монголын мэдээ телевиз үзэгч та бүхэнд энэ 7 хоногийн бие нэм гарагт буян тухай спортын ордоноос шууд дамжуул үзүүлнэ.